Удирдлагын амгалан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. Энэ өдөр та бүхэнтэй уулзуулж студиэр ярилцахаар улсын хурлын гишүүн Тэмүүжнийг урьсан байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Бид тантай бол ярих юм маш олон л байгаа хэл та. Тэр өдөр бас үндсэн хуулийн цэцгийн хуралдаанд суусан гэж сонссон л доо. Сонгуулийнхаа сурчлагын ажил эхлэх юм уу? Уг нь завгүй байх гэж бодсон л доо таныг. Хууль тогтоогчид улсын хурлын энэ бүр их дуусаг байгаа учраас хийх ажлаа хийн. Тэгээд өнөөдөр бас цэцгийн хуралдаантай байлаа. Улсын хурлыг итгэмжлэн төлөөлж бас тэр хуралдаанд оролцлоо. Зүгээр өнөөдөр би хурлаас гарч ирээ ингээд бодож исэн чинь энэ хугацаанд 31 удаа үндсэн хуулийн цэцэд улсын хурлыг төлөөлж орсон байх юм. 31 удаагийн цэцгийн хуралдааны нэг тал болж явж. Тэгээд статистик нь харчаад хөөх ямар их юм бэ гэж. Аль наад дотор чинь миний одоо санаачилж өргөн барьж батлуулсан хууль өөрийнхөө хуулийг хамгаалж хэдэн удаа орсон юм бэ гэсэн чи 2 удаа орсон байна. Үлдсэн 29 нь бол урд өмнө улсын хурлаас батлагдсан хуулиуд бүр 2000 оны хууль байна, 90 оны хууль байна гэдэг. Бас л сонирхолтой. Ер нь бол яг улсын хурлд ихэнхдээ нэг хуульч гишүүдийн хувьд яг үндсэн хуулийн цэц рүү иймэрхүү байдлаар улсын хурлыг төлөөлж явдаг л да. Тэгэхээр тэрний маань нэг ажил өнөөдөр өглөө боллоо. Ямар асуудал вэ? Яг өнөөдрийн хурл бол яг миний өөрийн санаачилсан хууль байсан. Өмнөх үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй холбогдуулж эрүүгийн захиргааны иргэний процессын хуулиудаас хуучнаар нөгөө дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал гэдэг тэр ойлголтыг одоо алга болгож ирсэн. Тэр асуудлаар хэсэг иргэд үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгсөн байлээ. Тэгээд тэр дагуу хурал оролт үндсэн хуулийн цэцээс сая би тодруулахад үндсэн хууль зөрчөөгүй гэдэг шийдвэр гарч ах шиг байна. Ер нь та өнөөс 2 хууль гэж ярьсан шүү дээ, тийм ээ. Өнөөдөр тэг 2 юм уу эсвэл өмнө нь ямар хуулийн дээр үндсэн хууль дээр ингэж очижээ? Өмнө нь нэг шүүгэн шийдвэр гүйцэтгэх хуулийн дээр эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотой нэг бодлого өрөө шүүгэн шийдвэр гүйцэтгэх хуулийн дээр нэг зохицуулт байсан юм. Тэр зохицуулт нь ямар зохицуулт вэ гэхээр шүүгэн шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа бол хууль зөрчил үйл ажиллагаа бол тэрийг шүүхдэг нэгэд шүүхдөхөөрөө анхан давзаалах хяналтын шат гэдэг дахиад 3 шатны шүүхээр яваад өгдөг байсан. Тэгээд уул нь бол дэлхийн улс орнуудад ийм тохиолдол байх ёсгүй. Шүүгэн шийдвэр нэг гарсан бол хэрэгжих ёстой болохоос биш хэрэгжилтэн дээрээ дахиад 3 шатны шүүхээр явна гэдэг чинь цаг хугацаа зарлаад анхны шийдвэр гаргахын тулд одоо айгүй 3 жил болж байгаа шүү дээ. Гэтэл дахиад шүүгэн шийдвэр дээр 3 жил гэх юм бол 6 жилийн хугацаа гэдэг бол иргэний шүүгэн шийдвэр гүйцэтгэлийн хувьд бол энэ өөрөө 6 жилээр бизнес нь хаагдан 6 жилээр одоо хүмүүсийн хувьд бол эд хөрөнгө оруулалт маш олон юм алга болно л доо. Тийм учраас эдийн засгийг эрчимжүүлэх гэж бол аль болох үр ашигтай маргаан шийдвэрлэх тогтолцоо байх хэрэгтэй гэдэг үүднээсээ тийм заалт орсон байсан. Тэгээ тэрийг үндсэн хуулийн цэцээр бас иргэд одоо шүүх хандах эрхийг хязгаарлаж байна гэдэг нэг давзаалдах эрхийг хязгаарлаа гэдэг 2. Дээр нь анхан болон давзаалдах шатны шүүхийн шийдвэр дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй гэдэг ийм заалтуудтай үндэслээд явсан. Тэгээд тэр бол яхаарахгүй яг энэ үнцгээс харах юм бол үндсэн хууль зөрчсөн боловч нөгөө талдаа яагаад манай шүүгч нар бусад улс орных шиг шийдвэрээ гаргачаад энэ шийдвэрийг хэрхэн яаж биелүүлэх вэ гэдэг тэр шийдвэр биелүүлэх арга заадаг юм бэ. Тэр арга заагаагүйс чинь болоод үндсэн маргаа нь яваад уссан чинь арган дээр нь дахин маргалдаад ингээд зөөр явчихдаг. Бусад улс орнууд бол яг нэг шийдвэр дотор л за энэ хүнээс тэдэн төгрөгийг энэ хүнд гаргуулж өгөхдөө ийм хөрөнгийг нь борлуулах замаар эндээс нь олгож өг ийм хугацаатаагаар одоо сайн дураар биелүүлэх хэрхийг нээж өг сайн дураар биелүүлэхгүй бол ингэж албадаж хэрэгжүүлнэ гэд зарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр шүүхийн нэг шийдвэр дээр байгаа учраас иргэн бол нөгөө шүүхэд гомдол гаргах те давзаалах эрхээ тэр үндсэн маргаантай зөв хэрэгжүүлчихэж байгаа. Гэтэл манайх болохоор ингээд салчгаар 2 тусдаа маргаан яваад ирэхээр 2 тусдаа хэрүүл болоод тэгээд ер нь бол тэр иргэний маргаанасаа болоод 6 жилээр ингээд цаг хугацаа алддаг тохиолдол байна л да. Тэгээ энийг засах гэж оролцсон нэг зохицуулт үндсэн хуулийн дээр жомжсэн. Тэгээд тэрний дараагаар одоо иргэний хууль болон ингээд бусад хуулиуд дээр шүүгч шийдвэртэй энэ шийдвэрийг биелүүлэх үндэслэл энэ шийдвэрийг яаж биелүүлэх вэ арга цаг хугацаа бүх юмыг тодорхой бичжээ гэдэг ийм шаардлага процесс хуулиуд дээр оруулж өглөө л дээ сая бол. Яг тэр жишээ болоод манайханд байгаа мэн л нэг хүн над дээр ирээд уулзч зөөрөх юм бол байрыг нь дүүн одоо хуурамч гар үсгийн дуурлал зугаад байрыг барьцаан тавиад банкнаас зээл авцсан. Гэтэл тэр одоо гэрээ нь хуурамч байна гэдэг үднээсээ шүүх нь банкыг буруутгаад байрыг нөгөө гэсэн гэтэл байрын ордерыг тэр банк өгөхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр одоо шийдэгдэх болсон гэсэн үг үү тийм ээ? Үнэхээр ингээд шүүхс шийдвэр гарч байгаа бол
тэр шийдвэр хэрхэн яаж биелүүлэх вэ гэдэг нь шүүгчийн өөрийнх нь нөгөө шүүх хуралдааны явцад олж харсан. Хилцүүлэг хийх явцад шүүхт одоо хуралдаанд бэлдэж явах явцдаа ямар юмыг хаана бичих баримт нь байгаа юм, тэрийг нь яаж гаргуулж авах юм, байр эсвэл эд хөрөнгө байгуул тэрийг нь яаж битгэх юм. Шүүгчийн үүрэг болсон байна тийм үү? Шүүгчийн үүрэг байхгүй юу? Гэтэл шүүгч бол зүгээр алга тогшоол шийдвэр би гаргаа. Тэр шийдвэрийн дараа биелүү биелэхгүй нөө тэр бол над хамаагүй. Энэ бол шийдвэр гүйцэтгэх байгууллагын л одоо хийх ажил гэж бодох юм бол эн чинь шүүхийн нэр хүнд өөрөө унана. Хизээч биелэгдэхгүй шийдвэрийг тэгж хэрүүл ам гаргаж те болж цаг хугацаа зарж мөнгө төгрөг зарж шүүхэр шийдвэр гаргуулах хэрэг байхгүй шүү дээ. Тийм учраас яг түрүүчийн тэр зохицуулт бол ийм утгатай байсан. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой улсын хурлын одоо хоорондох үйл ажиллагаа гэдэг үний тийм зүйл болсон. Амар санаа даргаая гэх тийм ээ. Тэгээд чөлөөлсөн шүү дээ. Одоо ер нь үндсэн хуулийн асуудлыг цэцгийн асуудлыг ер нь яаж шийдвэрлэх вэ? Үндсэн хуулийн цэцгийн асуудлыг шийдвэрлэх цэцгийн хууль тогтоомжлол өөрөө сайжрах хэрэгтэй. Тэнд бол бид бол ихэнхдээ ингээ хувь хүмүүсийн зүгээс хараад байдаг. Гэтэл үндсэн хуулийн цэцж байна уу, улсын их хурлч гэж байна уу, энэ хичнээн муу хүн очсон ч тэр муу хүний муу ааш аяг одоо нийгмийн ачаа болдоггүй байх хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь өөрөө тогтолцооны тухай яриа шүү дээ. Тийм учраас хууль тогтоомжийг боловсруулах хэрэгтэй. Би дахин байнга хэлдэг. Институт хоорондоо маргаж болно, хувь хүмүүс хоорондоо маргаж болно. Гэхдээ ийм зүйл дахиад гарахгүй байхын тулд юу шийдэх ёстой вэ? Хуулиар боловсруулгоо. Хуулийг дахин одоо судалгаатай, тооцоотой, үндсэлтэйгээр эргэн харж шийдвэрээ гаргаад. Тэгснээс хүний солио өөрийнхөө үнийг тавина гэдэг бодлоор асуудлыг шийдэх гэж оролдох юм бол асуудал шийдэгдэхгүй. Зүгээр тэр үедээ болгодоод өнгөрчихнө. Дараа нь дахиад хүмүүсийн зөрчил гаргаад дахиад энэ маргаан хэрүүл тэмцэл яг үргэлжилсээр л байна шүү дээ. Таныг 2012 онд парламент сонгосныхаа дараах бас нэг ярилцлага ихтэй юу чинь хууль эрх зүйн орчиг шинжлэх заашгүй шаардлага байгаа. Тэр дундаа одоо энэ шүүх одоо цагдаа хатай холбоотой эрх зүйн шинжилгээ хүрээнд бид нэг 40 гаруй хуулийг өөрчлөх хэрэгтэй байна гэдэг юм ярьж ирсэн би санджлаа л да. Тэгэхээр яг ажлаа ер нь та хэрэг юм? 2012 оны 19 сард шиг санаж байна. Сэтгүүлчдэд нээлттэй нэг хэлцүүлэг хийгээд 42 хуулийн нэг жагсаалт гаргаад тэр нь өөрөө зүгээр нэмэлт өөрчлөлт оруулах юм уу эсвэл ингээд хөнгөн косметик засварын тухай биш дандаа шинэ юм уу эсвэл шинжсэн найруулгын төвшинтх том хуулиудын өөрчлөлтийн тухай ярьж штэ. Тэгээд 42 хуулийн ингээд жагсаалт гаргаж үзүүлж байсан. Би сайхан Твиттерээ ухаж байгаад бас яг тэр хуулиудаа гаргаж ирж ингээд тавьж үзлээ л дээ. Тэгээд 42 хуулиас 26 хууль нь батлагдсан байна. За тэр үлдсэн хуулиуд нь боловсруулалт нь бүгд дууссан. Засгийн газраар хэлцэгдсэн эсвэл улсын хурлд өргөн баригдаа буцаад татагдсан тийм хэлбэртэйгээр байна. 42 хуулийг ямар ч үсэн энэ хугацаанд боловсруулаад, дуусгаад, батлахыг батлаад засгийн газрын хэлцүүлэг нийлцээгэлээд улсын хурлд өргөн бариад одоогоор зарим батлагдаагүй бас улсын хурлд хүлээлттэй байж байна. Тэгээд ер нь бол тэр 42 хуулигд бол тоо байгаагүй. Тэр 42 хууль гэдэг өөрөө цогц том бодлого байсан. Үнэхээр энэ хуулийн салбарт ингээд томоохон өөрчлөлт хийх хэрэгцээ байна гэдэг. Хэрэгцээгийн тухайд би ингээд 5 одоо хүчин зүйлээр ингээд тооцож ингээд гаргаж ижсэн. Ямар нэгэн хуулийг зүгээр л хэн нэгэн өглөө босч ирээд зүйлж босч штэ би ингэж өөрчлөе гэж бодож болохгүй штэ. Энэ бол үндсэндээ зүгээр ингээ эргээ харахад статистик тоог ингээ харахад 16 жилийн судалгаанууд байлаа. 2000 оноос л эхэлсэн 2002 оны том бас хуулийн салбарт өөрчлөлт орсон шүү дээ. Тэр өөрчлөлтийн үр дүнгээс үнэлэл ингээл эхэлсэн судалгаанууд байгаа 16 жил. Энэ хуулиудыг боловсруулах үйл явц ингээд ер нь бол ингээд харсан чинь 6-аас 2 жил үргэлжилсэн байлаа. Хуулиуд янз бүр. Өргөн байраад хилцүүлээд олон нийтээр ингээд явхад ер нь бол дунджаар 4-өөс тэ 2-оос 4 жил зарсан байлаа. Зарим хуулиуд 4 жил зар. Нэг хууль нь зарим хууль нь 4 жил байна, зарим хууль нь 2 жил байна гэх мэтчлэнгээр. Тэгээд сонирхоод бас энэ хуулиудтай холбоотойгоор ингээд хилцүүлгийн хүрээнд юу өртөж орсон юм бол гэж харсан чинь 160 орчим байгууллага энэ хуулиудын хүрээнд гэж хилцүүлэг рүү татаа орсон байна. Шүүх, прокурор, цагдаа, үнцгүүлийн засаг гэдгээс хавуулаад гэл. Хувь хүмүүсээр нь тоосон чинь 3000 орчим хүн энэ хилцүүлэг дотор оролцож санаа бодлоо илэрхийлж жирийн иргэнээс одоо ерөнхийлөгч хүртлээ ингээд ийм олон хүний оролцоо явсан байгаа байхгүй. Тэгээс давцсан тоогоор зүгээр манайхан сая статистик саналыг гаргаж үзсэн чинь 12,000 орчим санал энэ хуулиуд дээр ингээд
Зөвхөн одоо эрүүгийн хуулийн дээр л гэтэл 2000 санал, 3000 санал орж ирж байгаа байхгүй юу? Захиргааны ерөнхий хуулийн дээр гэтэл гээл том хуулиудыг дагаад ингээд саналуудын тэгээд давтсан байдлаар ингээд харахад бол тэгээд ингээд харахаар бол их нүсэр ажил болсон байна. Яг ингээд таны ярьж байгааг сонсох юм бол үүд чинь одоо тэр 12000 санал иргэнээс ерөнхийлөгч хүртэл саналууд ирэхсэн гэдэг юм уу. Тэр зөвхөн ганц тэмүүж хийгээд байгаа ш цаана баг ажиллаад байна л да. Тэгэхээр эдгээр зүгээр гэдэг ажиллаулаад байгаа ш энд бас нэг ийм институт байх ёстой л гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тийм одоо хуулийн хүрээний хууль эрх зүйн орчныг шинжлэх энэ хуулийн тийм институт байна уу? Яг уу одоо бол нөгөө институцуудын хоорондын хамтын ажиллагаа жоохон учир дутагдaltaй тохиолдлын байдлаар одоо жишээ нь Монгол Улсын их сургууль байж байна тий. Хууль зүйн үндэсний хүрээлэн байж байна. Шинжилгээний академи байж байна. Хууль сахиулах их сургууль байж байна гэдэг одоо тогтмол шинжилгээний судалгаа хийж байгаа ийм байгууллагууд байж штэ. Тэгээ би өөрөө яг нөгөө их сургуулиас гаралтай үүсэлтэй учраас тэгсэн байж магадгүй. Энэ байгууллагуудыг энэ хууль боловсруулах үйл ажиллагаанд нэлээд идэвхтэйгээр татвар оролцуулсан байна. Дээр нь маш идэвхтэй иргэний нийгмийн байгууллагууд бас орж чинь гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсруулахад яг гэр бүлийн хүчирхийллийн талаар 20 хэдэн жилийн туршлага хуримтлуулсан иргэний нийгмийн байгууллага хамгийн гол одоо мөсийг нь хагалж түвч болж явж штэ. Ингээ харахаар манад бол институцууд бол байна. Зарим нь улсаас санхүүж байна, зарим нь хуваарь өөрсдийн санаасгаар явж байна. Энэ бүгдийг доктортойгоор яг ийм бодлого боловсруулах хөгжил рүү одоо аваачих зохион байгуулалтанд оруулах нь бол хомс байна. Одоо тохиолдлын байдлаар чинь 12-оос 16 он гэхэд бол одоо би өөрөө нэг их сургуулийн багшдаг, миний найз нөхдүүд тэнд байдаг. Тэгээ хууль зүйн сайдуулгад хууль сахиулах их сургуулийг татан оруулах ч гэдэг юм ингээд ийм байдлаар ингээд явхад энэ нөөц яаж ашиглагдаж болж байгааг нь харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид бол энийг тохиолдол юм эсвэл одоо за нэг хуулийн дээр ашиглах гэхээс илүүтэй албан ёсны юм хамтын үйл ажиллагаар яаж болох вэ гэдэг дээр бодох хэрэгтэй. Энэ бол үндсэндээ мэдлэгийн зах зээлээс хамгийн охийг нь авч шийдвэр гаргалт руу шийдвэр гаргалтын ширээ рүү авчирч тавина гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ холбоо бол яг саяны 4 жилийн хугацаанд бол харьцангуй гайгүй явлаа. Одоо би ингээд оролцсон хүмүүсээ одоо зөвхөн захиргааны ерөнхий хууль гэдгийг л ингээд харахад захиргааны ерөнхий хуулийн дээр их сургуулийн одоо од гэрэл банзрагч гэл энэ захиргааны одоо хуулиар мэргэжсэн их сургуулийн багш нар судлаач маш сайн хүчтэй оролцсон байна. Тэнгууд нөгөө тал захиргааны шүүхийн цогтч гэдэг юм ингээ практик дээр ажиллаж байгаа хүмүүс маш сайн оролцсон байна. Тэнгууд энд удирдлагын академиас одоо сүмжид гээл бас доктор яг энэ нийтийн захиргаагаар мэргэжсэн гэдэг. Энэ хүмүүс ингээд ерөнхийдөө үеийнг юм байна жоохон. Гэхдээ Германд, Америкт, Японд те сургууль төгсчихсэн, доктор хамгаалчихсан 10 хэдэн жил судалгаа хийсэн хүмүүс ирээд энэ захиргааны ерөнхий хууль гэдэг уул энэ концепц 2002 оноос хойш явсан. Гэхдээ цаас болгож буулгаж эсвэл энийг улс төрийн бодлого болгож чирж явсан одоо хэсэг нь бол хомс байлаа шүү дээ. Тэнгууд энэ хуулиудыг ингээд баг болгоод ингээд ажиллаулаа явангууд маш хурдтайгаар цаасан дээр гайхамшигтай одоо судалгаатай тооцтой үндэслэлтэй алсыг харсан хууль гараад ирж байгаа байхгүй. Тэнгууд захиргааны энэ хуулийг одоо бичих бол нэг хэрэг. Батлуулахын тулд би засгийн газраар 5 удаа орсон байна. Гэхдээ засгийн газар байнга энэ хуулийг дэмжихгүй гэдэг хариу өгдөг. Би өөрөө сайдна шүү дээ. Яагаад гэвэл захиргааны хууль өөрөө иргэнд төрийн үйлчлэгээ хүргэж байгаа яг энэ уулзвар дээр төрийн албан тушаалтан иргэн хоёрын харилцааны стандартыг нийтлэлээр зохицуулж өгч байгаа. Энэ зохицуулт байхгүй байхад төрийн албаагч төрийн нөөцийг хувьдаа ашиглаж нийт ашиг сонирхлыг явуулахгүй байна. Ойлгомжгүй байна, тодорхойгүй байна, хүн сурталтай байна, завсар нь авилга өөрөө цэцгэлж байна, иргэн үйлчлэгээ авч чадахгүй байна. Гомдоо гарах гот гомд нь өөрөө гарснаасаа илүү их хүнд сурталтай нөхцөл байдал руу очиж байна ч гэдэг юм уу. Тэгээ энэ байдлыг шийдэхин тулд энэ захиргааны ерөнхий хууль гарч ирэхээр иргэдийн үйлчлэг авах эрхийг сайжруулж байгаа боловч нөгөө талдаа төрийн албаагчдын өнөөдрийн болж байгаа үйл ажиллагааг стандартлах байдлаар жоохон хөндрүүлнэ. Илүү дутуу хөдөлөх боломжгүй болгоно. Өөрийнхөө нөгөө төрийн нөөцийг өөрийнхөө хувийн ашиг сонирхолд ашиглаад байдаг тэр боломжуудыг алга болгоно. Тэгэхээр энэ өөрөө юу гэж төрийн албач өөрөө ингээд хүлэгчих юм байна штэ гэдэг болгоомжлолоор нөгөө эсрүүцэж гэлж байгаа байхгүй. Тэгэхээр үгүй ээ харин эсэргээрээ иргэн төрийн албаагч үйл ажиллагаа явуулсан гэсэн ингээд байнга шүмжилж хардж байгаа. Яг тэгвэл яг яаж ямар стандарт үүсгэх тодорхойгүй учраас өөртөө таалагдахгүй бол энэ авилга авсан энэ шудраг бас ажиллалаа те энэ хүн суртал гаргалаа энэ намайг одоо ийм болохоор үзий ядаад намайг ялварлаж байгаа гэдэг юм гомл гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа саяны хууль гараад ирэхээр иргэн үйлчлэгээ сайн очихоос гадна нөгөө талаасаа зохихсоор шудраг ажиллаж байгаа төрийн албаагч яг 4 журмаар явж байгаа бол хамгаална гэсэн үг. Тэгээд
засгийн газраар 5 доороо дэмжигдэхгүй болонгууд ерөнхийлөгч хуулиа танилцуулаад ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барьж байгаа шийдэж байгаа байхгүй. Тэгээ улсын хурлаар батлуулж байгаа шийдэж. Энэ өөрөө юу хэлэрж байгаа гэхээр түрүү энэ өөрөө жирийн иргэнээс ерөнхийлөгч хүртлээ энэ шинтгэлд оролцож байгаа юм аа. Гэр бүлийн хүчирхэглийн тухай бас яг ийм түүхийг туулж ирсэн. Би яг тантай одоо мэдгүй хэдэн жилийн өмнө ярьжсэн чинь санахгүй л байна. Өөрөөр хэлэх юм бол хууль эргээд амьдрал дээр буухтаа одоо хуулийн цорхыг ашиглаж шүүхээс шийдвэр гаргах тийм тохиолдол байдаг. Ийм байлгахгүй тулд яах ёстой гэж ярьжсэн санаж байна л да. Танд их мэдэл нээсэн. Та юу хийж чадсан бэ? Саяны 26 хуулийн тухай биднээс ярьлаа батлагдсан тухай. Одоо жишээ нь албадлаг хэрэгэлдэг хуучин хүчний гэж нэрдэг байгууллагуудыг төрд байгаа тэр хүчирхийллийн арга хэрэгслийг иргэн рүү хэрэгэлдэг тэр үйл ажиллагаанууд бүхэлдээ бол наривчлан хуульчлагдаг байсан. Наривчлагдсан хуульчлагдаг учраас тэр их мэдлэлээр юу хийж болох вэ гэхээр хүн өөрийнхөө дургуй үргэсэн эсвэл өшөөтэй байгаа хүнээс өшөнзөн авч болно. Эсвэл хувийнхаа амьдралыг дэвшлүүлж болно. Эсвэл тодорхой бүлэг хэсэг хин нэгэнд таалагдаж үйлчлэх байдлаар тэг өөртөө давуу байдлыг төрийн байгууллагын систем дотор олж авч болох байхгүй. Ийм таагүй байдлыг арилгахгүйгээр саний нөгөө хуулийн хийдэл гэдэг юм уу иргэнд цаасан дээр те нэг тунгах шинжтэй гоё их байгаа боловч амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр те амьдралд хэрэгжүүлэх гэхээр нөгөө тунгах шинжтэй өгүүлбэр нь яг хуулийн дээр очихоор албан тушаалтны хувийн үзмжээр яаж өөрчлөгдөж болохоор байгаа байхгүй өөрийнхөө сонирхлоор яг энийг зэгцэлж чинь хууль сахиулах ажиллагааны тухай хууль гэдэг хууль гарч иж сая. За. Энэ хууль батлагдсан. Одоо бол улсын хурлаар сая батлагдсан ёс зохио хүлээгээ сууж байгаа сая чуулган завсарлцлаа ёс зүйн хэвлэгдээд сургалтууд явагдах хэрэгтэй. Жишээд энэ хууль гарснараа Монгол улсын яг энэ төр 92-ийн тэр дундаа албадлаг хэрэгэлдэг албан тушаалтнууд бол 92-ийн хооронд байгаа тэр харилцаа түрүүний захиргааны ерөнхий хууль гэдэг шиг нэг стандарт болж байгаа юм. Захиргааны албан агч 92-ыг захиргааны ерөнхий хуулиар хуульчилсан бол одоо цагдаагийн байна уу, дахрын байна уу, шүүхэн шийдвэр гүйцэтгэх албаны байна уу, авилгалтай тэмцэх газрын байна уу те албан агчдын эсвэл гайлийн байцаагч байна уу. Албан агчдын иргэнтэй харьцаж байгаа тэр харилцаан доторх уулзж байгаа тэр уулзалтыг хууль сахиулах ажиллагааны хуулиар хуульчилж байгаа юм. Тэгэхээр яг дүрмтэй болж байна. Дүрмтэй үед хүнд ойлгомжтой байдаг. Дүрм байгаа үед хүн өөртөө таалагдаагүй буруу гэж ойлгож байгаа зүйлээ дүрмээ бариад шүүх рүү очиж өөрийгөө хамгаалах боломжтой болдог. Дүрм байгаа цагт шүүх хүртэл тэр дүрмийн хүрээнд шийдвэр гаргахаас өөр аргагүй байдаг. Эн чинь өөрөө нөгөө хууль дээдлж хүний эрх хамгаалдаг тогтолцооны гол философи байхгүй. Тэгэхээр сая бол бид бол энэ чиглэл рүү нэлээд зоригтой алхмуудыг хийлээ. Хүний эрхийг хамгаалах, шударгасыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог тодорхойлох ч гэдэг юм уу. Тэгээ энэ чиглэл рүү хийж байгаа энэ алхмуудыг одоо амьдралд хэрэгжүүлэх гэдэг бол бас маш том сорилт. Ягаад гэвэл цаасан дээр хууль бол байна. Цаасан дээр байгаа энэ хуулийг өдөр тутам яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бол одоо нөгөө яг хууль сахиулж байгаа хүмүүс бол захиргааны үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн толгой дотор энэ цаасан дээр бичигдсэн хуулиудыг шинэ боловсрол, шинэ соёл болгож оруулах хэрэгтэй байхгүй. Нөгөө нэгэн засгийн үед би хэдэн засгийн нөр үзлээ гэдэг шиг одоо бид нар бол хэдэн ч засгийн нөр үзэж байгааг мэдэхгүй. Нэгэн засагт та хууль зүйн сайдаар ажиллаж байсан. За хууль зүйн сайдын албан тушаалыг авангуудаас энэ хууль эрх зүйн шүүхийн салбарт ихээхэн өөрчлөлтүүдийг хийхээр зориулсан болж засаг солигдож за дараагийн сайд гарч ирсэн. Таны хийхээр төлөвлөсөн ажлууд бол бас эргээд бусад байранд очсон шүү дээ тийм ээ. Яг хөө байранд очивол арга барилууд зөндөл байна. Жишээ нь шинэ засгийн газар байгуулагдангуудаа хуужин өргөмөрсөн гэмтрийн тухай зөрчлийн тухай хууль гэдэг аюул маш олон хуулиудыг татаа авсан. Тэгээд татаа авангууд нөгөө төлөвлөжээс нь одоо төлөвлөлт нь зогсчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд шинэ засгийн газартай бол биднээс нэлээд олон ойлголцож ярилцах гэж оролцсон. Зарим зүйл дээр ойлголцоогүй, зарим зүйл дээр ойлголцсон. Ойлголцоогүй зүйл шинэ гэр бүлийн хүчирхийллийн тухайлыг буцаад өргөчгөө эн чинь маш чухал хуулиа гэсэн. Засгийн газар өргөөгөө тэнгууд ерөнхийлөгчтэй энэ тухай ярингууд ерөнхийлөгч өргөн бариад тэр хуулийг батлуулчихж байгаа байхгүй. Иймэрхүү байдлаар зарим хуулиудыг биднээс тэр засгийн газрыг харахгүйгээр гадуур нь явж батлуулсан. Зарим хуулиуд дээр бол засгийн газар тухайлбал одоо хууль сахиулах ажиллагааны тухай. Хууль сахиулах ажиллагааны тухайлыг эхлээд бол шинэ засгийн газар ойлгоогүй. Энэ хууль хэрэггүй, энэ хуулийг биднээс оруулахгүй гэдэг жил хугацаанд нааш цаашаа бүхэн алдсан. Дараа нь засгийн газар өөрөө бол маш сайн ойлгосон. Энэ хууль чинь нөгөө дураараа хүний эрх рүү халддаг. Дураараа үзмжээрээ хүмүүсийг шийдэх гэж оролддог. Энэ эрх мэдлээ хамаагүй те дур зоргоор хэрэглэх боломжтой байдаг. Тэр үе таалгыг чинь засахад зориулагдсан байна гэдэг ойлгонгууд сая яг энэ намар хавар энэ оны хавар засгийн газар хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг өмнөх засгийн газрын тэр агуулгаар өргөн барьж байгаа байхгүй.
Тэгээ сая батлагдчихна. Иймэрхүү байдлаар тодорхой хугацаа алдсан боловч процесс бол үргэлжлсэн яваарэ. Шинэ засгийн газар байгуулагдаад дахрын албыг татан болгоно гэсэн. Үтцийн өөрчлөлт. Хүчийн өөрчлөлт хийн гэсэн. Гэхдээ хийгээгүй. Сая бол улсын их хурл дээр эцэслэн шийдвэрлээд дахрын алба байдгаараа гэрч өгчөө хамгаалдаг тогтолцоогоор байна. Хэлийн шалганы асуудал яасан? Хэлийн шалганы асуудал шийдэгдээгүй. Тий. Гэх мэтлэн энэ өөрөө бол ер нь нэг юм үг гэдэм да. Юмыг өөрчлөхийг бол үйлдэл хийх ёстой. Үйлдэл хийнэ гэдэг нь тэр үйлдэлийнхаа одоо эрсдлийг үүрэх ёстой. Үйлдэлийн эрсдэл юу гэдэг вэ гэхээр ер нь ихэнхдээ шүүмжлүүлэх байдаг. Шүүмжлээс айх юм бол хязгаарч өөрчлөлт гарахгүй. Тийм учраас шүүмжлээс айгаад энэ буруу байна гэж бодоод юм татаж авч яснаа дараа нь тэр маш олон судалгаа, тайлбар энэ нийгмийн хэрэгцээг харангуйтаа энэ дайны шүүмжлэл бол байх юм байна. Энэ дайны шүүмжлэлийг давж ээж энэ бодлого дараа нь зөв цаашаа явах юм байна гэдэг дээр Дарлагжуу сайд ч гэсэн би ч гэсэн ойлголцсон. Тэгээ сүүлд одоо энэ эрүүгийн хууль, зөрчлийн хууль, эрүүгийн эрх шийдвэрлэх ажиллагааны тухай хууль сахиулах ажиллагааны тухай хууль, тэгээд прокурор гэр бүлийн хүчирхийлэл гэх мэтлээ энэ хуулиудыг чинь бид хоёр хоёулаа л адилхан төлөвлөж батлуулж гаргаж иж байгаа байхгүй. Тэгээ үзэгчдээ сайн санаж байгаа улсын хурлын гишүүн Тэмүүжин гэхээр улсын хурлын гишүүн болохоос өмнө Игэл визийн хууль эрх зүйн одоо шинжээчээр маш ихээр өргөдөн одоо ажилладаг байсан. Зүгээр магадгүй яг Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуультай багшаа хийгээд шиг юм уу за Игэл визийнхаа хуулийн шинжээч хийгээд ажиллаад явах улсын хурлын гишүүн болоод явах хоёрын хэн нь хийсэн одоо хийх одоо тийм ээ ажлынхаа зорилгынхаа ихний хувийг нь биелүүлж чаддсан юм байна. Би сайхан бас нэг сэтгүүлчэд яг ийм асуултанд хариулж ирсэн. Жишээ нь би хуульч гэдэг энэ ажлаа хийгээд өдөрт 24 цаг байдаг. За унтах хоол идэхээ хаяад тэгээ 8 цагийг бол би биш гэж бодоод энэ 24 цагаас 8 цагаас бусад цагийг нь яг хүмүүст туслах байдлаар ингээ явах юм бол би жилд 300 хүнд л тусалж чадна. Тэрнээс илүү чадахгүй. Миний одоо хүч нөөц ерөөс хүрэлцэхгүй. За. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа энэ хугацаанд дотроо нөгөө хүнийг өмгөөлж, хамгаалж, хүний эрхийг баталгаажуулдаг, асуудлыг шийдэхэд тусалдаг. Манай хуулийн зорилго чинь уул бол ийм байх ёстой шүү дээ. Гэтэл нөгөө хуулийн зорилгоо биднес буруу хийсэн учраас манай одоо байгаа хуулийн зорилго юу байсан болж хуурсан гэхлээр хүнийг өмгөөлөхөөс илүү төрийг хамгаалдаг болоо явцсан. Иргэний санаачлаг бизнесийг дэмжихээс илүүтэй хааж боож шийдэхэд цэрлүүлэхэд зориулагдсан. Та өөрөө боловсруулах сууж байгаа шүү дээ. Энэ хуулийг бид сайн ингэж өөрчиллөө шүү дээ. Бүгдийн зорилгыг нь хүн рүү нь чиглүүлж, иргэн рүү нь чиглэж өөрчиллөө. Ингэж өөрчилж хууль хийж гаргана гэдэг бол хуульч хаад 300 хүн тусалдаг бол ийм хууль хийснээр 3 сая хүний асуудлыг шийдэж болж байгаа байхгүй. Тийм учраас хууль тогтоогч гэдэг эсвэл улсын хурлд байгаа гишүүн гэдэг энэ эрх мэдэл өөрөө ийм зүйлд зориулагдсан байна. Тэгээ би саяхан бас ингээ зүгээр сонирхоод би бол одоо байшин барьж чадахгүй, би бол зам тавьж чадахгүй, би хин нэгний гэрт очиод үл хаадтыг нь бол хад цасдаг хүн биш шүү дээ. Зүгээр ингээд өөрийнхөө хийсэн ажлуудыг хараад сонирхоод үзсэн чинь чуулганы энэ 4 жилийн хугацаанд чуулганы нийт хуралдаан ингээд байхад эрц бол 92% байна. Миний дээдлэлт бол 2-3 хүн байна. Их хурлын дарга байна. Яхааргүй хурал өдөртөх хүн байна. Тэгээ хамгийн идэвхтэй байнга яг эрдсэндээ найдвартай хамгийн түрүүнд ирж бүртгүүлдэг Ц баяр сан гişүн байдаг. Ер нь бол 9 цаг гэхэд 9:00 гэхэд ингээд яг л гоцоогоо сууж байдаг. Лүндэжин цаг гişүн бас байдаг. Ер нь бол идэвхтэй шүү. Байнгын хуралд оролцдог. Тэгээ иймэрхүү ингээд байдлаар ингээд шалгуураа ингээд зүгээр сонирхоо үзсэн чинь ер нь хууль тогтоогчийн хувьд энэ хуулийн системийг өөрчлөхийн хувьд цаасан дээр хуулийг сайн боловсруулахаас гадна тэр хуулиа батлагдтал нь дэвчээртэй бөгөөд арааш нь тууштай явах гэдэг бол бас хүнд нүсэр ажил байна шүү гэж харж байлаа. За таны хэлсийн үгээр дуусгая. Яагаад гэвэл үнэхээр альва үйл ажиллагаа хийж байгаа ажил хөдөлмөртөө хүн тууштай, шудраг үнэнч сахилга готтой байна гэдэг бол хамгийн том үзүүлэлт байдаг байх л да. Өнөөдөр манд ч улсын хурлын гишүүн Тэмүүжин байлаа. Урилгын хүлээвч хүрэлцэн ирж ярилцсан танд их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа.